Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Автотелевизээс бэлтгэн хүргэдэг хобби нэвтрүүлгийн нэг шинэ дугаарыг эхлэхэд бэлэн боллоо байна. За өнөөдөр бид та бүхэндээ нэвтрүүлгээ энэхүү Гачууртын цом 2023 гэсэн уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн дээрээс бэлтгэн хүргэх гэж байна. За Гачууртын Барта цамын автоспортын холбоо гэж байгууллага байдаг. За энэ холбооноос өнгөрсөн жилээс эхлээд жил болгон Гачууртын цом гэсэн ийм цоврал Барта цамын автоспортын уралдаан зохиодог болоод байгаамаа. Ингээ та бүхнийг нэвтрүүлэгтэйгээ хамт байхыг урьж байна. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд удахгүй мэргэжлийн ангиллын тамирчид тэмцээнд орно. За энд ингээд нэг ойрхон байгаа машин дээр очиж жолоочтой танилцъя. За сайн байна уу? Сайн байна. За тэмцээний бэлтгэл хийгээл байна. Тийм. Одоо Англи тэмцээн эхлэх гээл юмнуудаа үзүүлж байна. Юмнуудаа чеклэл. За энэ хизээ одоо огсорсон гэх юм уу, хийсэн гэх юм уу, үйлдвэрлэсэн гэх юм уу, юу гэж ярьд юм бэ? Энийг үү? Энэ машиныг юу босгосон гэх юм уу? Энэ хаврал шинжилж хийж босгосон. Шинэ машин гэсэн үг юм уу? Тий. Ер нь бол шинэ яг хуу каркас хэлбэр дүрсэн л шинжилсэн болохоос биш. Явах хэдэг мотор хорооп бол хуучин байсан юм уу? За. Тий, хууч уралдаж байсан машин дээрээ. Шинээр каркасын шинээр хийсэн л. За. Манай телевиз үзэгчдэд өөрийгөө эхлээд бас танилцуулчихгүй. Шууд үрж ирэл яриад хэлсэн. За намайг болохоор Бямторж гэдэг. Одоо White Falcon гэдэг манай багийн нэр. Одоо уралдааны машины нэр Цагаан шохор гэдэг нэртэй. Тэгээ амар төвшингээ найзтайгаа хоёулаа уралддаг. Тий. Бямторж гэдэг намайг. Тэгээ Монголын Pajero клуб, мөн Mixed Offroad клуб хариалагдчих уралддаг байгаа. Одоо бол 2016 оноос хойш уралдаж байгаа. 7 дахь жилдээ ер нь энэ спортоор уралдаж явж байгаа. За. Түрүү энэ юу ялла штэ. Юуг ин одоо каркасын бол шинчиллээ гэж тэ. Тэгэхээр өмнөх каркас нь жаахан учир дутагдaltaй байсан болоо шинжилсэн юм уу? Эсвэл чамд загвар нь таалагдахгүй бас нэг гоё болгочмоор санагдаад ийсэн юм уу? Ер нь бол яг нөгөө нэг бас машиныхаа жинг жоохон хөнгөлөх, тэгээ жоохон загварыг бас жоохон өөрчлөх. Тий, тиймэрхүү югаар л хийсэн. За энэ загварыг жишээлбэл хэн гаргасан байх вэ? Хоёлоо тэгэл амар төвшөнд айцтайгаа хоёлоо ярилцж байгаа л ингэж тгий. За өмнө тэмцээнүүд дээр ийм гарч ирсэн. Энийг бас ингэ тгий өөрчлөе гэдгээр тэг өөрчлөл одоо хийсэн. Энэ каркасны дизайн янз янз байж байгаа. Тэгэхдээ уралдааны явцад каркас энэ тэнгүүрээ одоо хугарах ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү асуудал бол байдгүй. Ер нь бол энэ каркасыг хийхэд бол яг зориултын нөгөө нэг маркийн турбаагаар хийдэг байхгүй. Эдгээр бол одоо тусдаа турбаа юм уу те? Тусдаа турбаа 4130 гэсэн марк. Тэгээ турбаагаар хийсэн байгаа. Тэгээ диаметр нь бол янз янз байдаг үү те? Тэгээ ер нь маа нөгөө нэг холбооны стандарт байдаг байхгүй. Одоо энэ каркасны энэ тулааснууд ер нь 6-аас дээш тулаас үндсэн тулаас байх хэрэгтэй. Зөв. Тэгж үздэг. Тэгээд ер нь өөрсдийн аюулгүй байдлыг бодоод тулааснуудаа хийн л дээ. Зөв. За. Ерөнхийдөө үзэгчдэд машина хоёлаа танилцуулъя тийм ээ. За хаанаас нь хэлэх вэ? Машин мотороос бараг дээр байх тийм. Хөдөлгүүр бол 2900 cc турбо дизель мотортой. Нэр нь Kia Carnival гэдэг машины юм. Kia-гийнх. За. Kia-гийнх солонгос мотортой. За яагаад ч тэр моторыг түн мотор байгаа тийм. Тэр дотроос тэрийг сонгосон шалтгаан нь юу вэ? Сонгосон шалтгаан юу тэр үед тухайн үед энэ мотор илбэг байсан. Одоо энэ мотортой ч уралдаад би 5 жил болж байгаа байхгүй. Яг энэ мотороор уралдаад 2018 оноос хойш яг энэ мотороор уралдаж байгаа. Тэгээ зүгээр ингэсэн л дээ юм дорж уучлаар яриг тасалчлаа. Өчигдөр ёо сонирхчдын ангиллын тэмцээн үзсэн үү? Тэн дээр төрүүлсэн тэр цолонгийн машин бенз мотортой байсан гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нэг хоёр угсраа нэг шавар байсан шүү дээ. Тэргээр бол бүх машин лебот гэж яхад ганцхан тэр машин өөрөөрөө гарсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг хөө зүгээр ингээд хөгжин дэмжигчд энэ тэр нэг автомашин сонирхчдын ингээд яриа ингээд чих тавиа сонсхолоор нөгөө моторын юу байна. Тэгээ онцлог байна. Одоо үндсэндээ мотор чадaltaй учраас баг ийм үр дүн гаргалаа гэдэг юм л да. Тэгээд би бас энэ моторыг асуугаад байхгүй. Тийм юм байж болох уу? Ер нь тэг машины онцлог байгаа л да. За. Тий, тэгээд том мотортой ч байна, жижиг мотортой ч байна. Тэгээ миний хувьд болохоор яг энэ моторыг сонгосон бэ гэхээр
Бартанд хамгийн гол найдвартай ажиллагаатай. Ус янз бүрийн шавар шавхаанд унтарч доголдох цахилгааны масс, компьютерийн асуудал үүсэхгүй. Тэр мотор учраас тэгээд ер нь өөрөө жоохон дизель хэрэг чинь торк өндөртэй учраас муурах юм Бартан шавранд бол илүү сайн мэдээ. Яг огцом хурд дээр бол бензин тэрэгнээс арай муу л та. Хүч гаргаж зүтгэхийн хувьд бол илүү байж. Хүч гаргаж зүтгэхийн хувьд илүү. Юу яадаг вэ? Моторн дээр бас хэмжээ байдгүй тэдээс тэдний хооронд. Тэдээс их моторн дээр бол хэмжээ бол байхгүй. Ямар ч мотор тавьж болно. Хүссэн хүчин чадалтай мотороо тавьж болно. Хүссэн юм. За мотор бол тийм байна. За тэгэхээр харьцаж байгаа хороп бол яг өөрийнх нь хороптой. Яг мотор хороп нь бол яг комор юм байна те. Тэгэл туслах хоропын ланд 78-ын туслах хороп тааруулж хийгээд тэгээд хийцэн байна. Тийм. За тэгээ хаашаа явахлаараа бүх ингээд тэгэл тийм явах хэдэн тэнхлэг нь болохоор одоо УАЗ 69. Одоо байлдааны тэнхлэг гэж үүдэг да 69. За. Ирха гэж ярьдэн шүү дээ. Тийм тэнхлэгтэй. Юу юм уу? Одоо жишээлбэл яг би өөрөө техникийн мэдлэг болж яхах муу байна л да. Тэгээд бас надрахуу бас яг мэдлэг муутай үзэгчд бас байгаа. За сайн ч бас байгаа тийм ээ. Тухайлбал УАЗ тэнхлэгэн дээр тий Кягийн мотор хоровтой байд. Ингээд ингэхлээр нэг хоорондоо тохирох одоо юуны хэр байдгийн одоо зохимж нэх юм уу нийцлэн. Тэгэл ер нь тохируулаад тааруулаад хийж байгаа л да. Тооцоо байдгийн юм уу? Бол тий эргэлтийн хацаа зур гарааны эргэлтийн тэгэл моторынхоо хүчин чадалтай тааруулаад хийж байгаа. Тэгээ Ирха тэнхлэг бол өөрөө Оросуудын нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед дараа зохион бүтээсэн Бартаг туулах зориулаад бүтээсэн. Бас энгийн тэнхлэгнээс жоох өндөр ихгүй. Доогуура 4-5 см жоох өндөр байдаг. Тэгэхээр нөгөө юун дээрээ яадгийн? Шавар Бартан. Арамн дээрээ яаж бэхэлдгийн? Тэр чинь нөгөө моторын болт юм таарахгүй зүтэй. Тэрийг бол бид нар өөрсдөө бүгдийг хийгээл зохиогоо одоо энэ гарнуудыг хийж байгаа байхгүй. Гараар холбож байгаа шүү дээ. Дөрвөн гараар А гар, доод гар, дээгүүр А гараар ингэж энэ чинь бүгд тооцоо тийм ээ. Одоо жишээл энэ налуу энэ төр бол бүгд тооцоо байгаа зүтэй. Наа чинь бүгд тооцоо доошоо ажиллагаан дээр хоорондоо харшилдах юм байх хэрэггүй. За энэ гоё машиныг босгосон мэдээж гагнуур ч юм байгаа да. Та хоёр өөрсдөө гагнажт юм уу? Ер нь өөрсдөө гагнаал өөрсдөө хийдэг. За өөрөө гагнаал өөрөө гаражтаа тэгээ өөрсдөө хийдэг. За энэ дугуй бол нэлээд сайхан харцгаар дугуй байна. Энэ хаанахын дугуй? Maxis Тэрбатер гэдэг дугуй байна. За тийм байна Maxis. Өчигдөр тэр шүүгчийн ярьж байгаагаар бол сонирхогчийн бол 90 см-аас томгүй гэж яриад их шиг байсан. 35 инчээс томгүй гэж сонирхож байна. Юуных бол хэд вэ? Мэргэжлийн ангилд бол 40 инчээс доош байх хэрэгтэй. Сантиметрээр бол хэд вэ? 40 инч ч одоо нэг 99 см илүү. За винч. Тийм ээ одоо энэ бол одоо энэ бол бид нэр өөрсдөө бас хийсэн механик винч. Одоо PTO гэж ярьдаг. Механикаар хоропны эргэлтээр өөрийгөө татна гэсэн үг дамартай. За. Одоо хойно байгаа л та. Хойно ил харагдаж байгаа. Хаацлаад байвал их хурдан татна гэсэн үг үү? Тийм. Ер нь тэгэл араагаараа хурдан удаанаа бас тохируулна. За зүгээр цахилгаан ихэнх нь бол цахилгаан винч хэрэглээд их шиг байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр механик байснараа ямар давуу тал гарч ирдэг юм? Механик бол цахилгаанаас илүү хурдан л та. Тэгээд моторын эргэлт, дугуйныхаа эргэлттэй хамт зүтгэн. Энэ илүү хурдан. Хаацныхаа ирээр сүүлийн үед бол энэ ийм одоо синтетик гэх юм уу да тий. Нэг ийм олсон нэг тороос байхаа бол төмөр байхаа болоод ийм болцсон байдгийн. Энэ бол нөгөө хөнгөн байна уу? Эсвэл энэ ер нь тасрах мархасрах юу багтаа байна уу? Юугаараа ингээд энийг зонгоод эхлэв? Ер нь бол энэ синтетик ус чи өөрөө нэгдүгээрт хөнгөн. Хоёрдугаарт бол тороосноос аюул багтаа тасарсан ч гэсэн ос учраас төмөр тороосыг бол аюул багтаа. Тий. Тэгтээ бол юу юуг бүр ингээд ирмэгтэй юм дээр л яахгүй бол тасарна гэсэн юм бол байхгүй. Синтетик ус бол сүүлийн үед бол тий. Синтетик ус л хэрэгэлдэг. За гэрэл бол энэ жижигхэн гэрэл байна. Гэхдээ мэдээж бол тусгал бол овоо юм байж таарах байх юм. Тий. Энэ дажгүй туснаа. Яг тэгэхгүй энэ ч нөгөө том гэрэл хийхээр нүүрэн жижигхэн болохоор тэрэндээ зохицуулаад жижиг. Дизайны хувьд бол бас тэгж яахан байна те. Том гэрэл хийх боломжгүй болчиход. Тэгээд нэг жижиг юу бол дээрээ юм гэрэл бол байхгүй юм байна те. Эсвэл автсан юм уу? Гэрэл байгаа. Энэ байна. Энэ ч нэ. Оо тийм биш та. Энэ гэрэл юм биш те. Тийм байна.
Энэ тэгээ юу яадаг юм уу? Ингээд гараараа ингэж сөхөх хэрэгтэй юм уу? Дотроосоо татчих юм уу? Гараараа энэчээс гараа гаргаж ирэл ингэ сөхчтэй. За. Ерөнхийдөө бол нэг шөний гараанд л хэрэглэн л дээ дээд гэрлээ бол. Тех бах. Өдрийн гараанд бол баг хэрэглэхгүй. Тэгнэ. За энэ амарчны хувьд бол STR ямарч. STR гэдэг. Хятадын брэнд л дээ. Сүүлийн үед бол ер нь бол чанартай энэ амарчин бол би анх ихтэй л бас ийм амарчнаар хийжсэн. Ямар ч асуудал гарч байгаагүй. Ерөнхийдөө гайгүй сайн амарч. За ийшээ тойроод одоо ч яриаггүй юм юу байх хэвээр байлаа. За ардталтаа винчтэй байдаг л энэ чинь. За одоо нөгөө винч маань энэ байна. Энд амран дээр оос ингээ ороодсон. А энэ эрдүүхтэрний эргэлт хоропноос тусдаа нэг кардан гарч ирээд энийг эргүүлээд ингээ өөрийгөө татна гэсэн үг. Энэ арын юу эргүүлэхдээ бол нэг ухардагтаа хийж яана гэсэн үг үү? Үгүй зүгээр л урагшаа явдаг араагаар л эргүүл. Нөгөө тийшээ эргүүлээг л ухардгаараа. Дотроо шилжүүлэх гэж байгаа юм уу те? Тий, ерөөсөө дотроо энийгээ залгаж салгадаг шчакаараа салгаад тэгээд араагаараа хурдуудаа зохицуулаад татчихна гэсэн үг. За энэ юуны болгоом бэ? Наа ч юм бол одоо хийн компрессор хийгээ хураана. Бас хийгээр эднүсийг түгжинүүд ажиллуулна. Тий. За тэгээд энэ бол банкны юм шиг байна тийм ээ? Тий, энэ банк нь. За энэ хэд ордог? Энийг 45 литр л түлш орно доо. За тэгээд яаж тгснээсээ болоод ямар нэгэн машин шиг километрээр хэмжих бол боломжгүй тийм. Ер нь тэгэл хаацсныхаа хэрээр л явна дөө. За үзэгчдээ хоёлаа кабин доторхыг нэг харуулъя тийх үү. За би юу яачих вэ юм дурж байна. Би жолоочийн талд нь суучвал бас нэг өөр хүн суулгадаг энэ төр бас тийм байна уу зүгээр үү? Яг нөгөө биднес бас нэг тэмцээний өмнө хүн суулгахгүй бас тэгээд. Харин тий. Тэмцээний дараа бол хамаагүй байдал. За. Бас тэмцээний өмнө хүн суулгах чагаа яндаа зүгээр шагаагаад яачих тийм үү? Шагааж л болох юм байгаа үү? Болно. За энэ чинь нөгөө нэг 6 цэгийн бүс билүү? Хэдэн 4 цэгийн бүс билүү те? Маш юм 4 цэгийн бүс. Доороо 2 тулаастай арталтаа ингээ 2 цэгтэй. Тэгээд доогуур хэвтэх юм байл шүү дээ. Тий, ер нь бол барьчин л та. За энэ дотор юу байна? Энэ одоо наач юм цахилгааны хянах ерөнхийдөө ингээд бүх цахилгааны хэрэглүүд маань энд. За энийгээ дээш нь татаад асаана. Тэр тогоо салгацсан байна. Одоо энэ тогоо ингэж энэгээр бас бид нар чинь аюулгүй байдлаар тог салгагчтай янз бүрийн байдлаар ослоор боллоо гэж шууд тогоо салгаад ямар ч тоггүй болчихно гэсэн үг шүү. Нөгөө гал төмрийн зэнээс. За тэгээд энэ дээр бол ингээ астаачраа энэгээр аавна. За энэ ингээд хэрэглүүд ингээ бүх хэрэглээ маань ингээ гэрэл, сенс ингээд бүх хэрэглээнүүд маань энэ дээр явж байгаа. Бүх цахилгааны асуудлаа дээш нь гаргасан. Нөгөө юу багтаа ус юм хөөхгүй гэдэг утгаараа тий. Цахилгааны маас үүсч янз бүрийн асуудал гарахаас сэргийлж дээш нь ер нь хөвчлээ хийд. Энэ дээр бол зөвхөн ус аккумулятораа бид нар хянана. Тэр цааталт болохоор энэ дээр үү? Тий. За тэгэх бах нэр хий уграадаг компрессор бас тэргээр хянчиж байгаа. Тэр цаатлынх уу? Тэгээ эдгээр бол хийхийнхээ системүүдийг ажилуулах түгжээнүүд. Одоо леботхоо залгаж салгах түгжих тийм юм. За. Тий. За өөрөөр кабин дотор чинь үзэгчдэд танилцуулчих харин. За ингээл ер нь цомхон байна дөө. Ер нь кабин дотор. Тэгээ энэ голдоо галын ортой. За ямар нэг аюулгүй бол үлцэр цаана бүс таслагчтай. Тэгээд цаанаас бүс таслагч гэдэг нь юу байдгийг? Одоо цааталж хийсэн байгаа нэг юм шар. Тэргээр нь тойрч харуулдаг та. Энэ одоо энэ л байна л да. Энэ аваад энэ чинь ингээ бэхэлцсэн байна. Бэхэлцсэн байгаа юм уу? Тэгээд шаардлагатай үед энийг тасчих. Энэ чинь нөгөө онголдож барих энэ төр ихтер энийг тайлж чадахгүй тийм ээ. Тэгэхээр энийг хурдан тасалж тайлахгүй бол таслах арга хэмжээ авал гэж авнаа л гэж. Тэрнээс бол тайлахаар бол тайлаад гарах юм байна те. Нөгөө стандарттай байдаг байхгүй. Энэ улаан юу вэ? Энэ дээдлийн дээр нь агаар шүгч. Агаар шүгчээ дээр гарах чинь дээр. За ер нь бол дээшэл байна л да. Би яг зүгээр хэд хэдэн юу харж байхад энэ салхины шилийг ингээд зүгээр торон сэтг мэтг зарим нь болгоцсон байдаг. Чинийх бол юугаараа байгаа юм бэ тийм ээ. Шилээр янз янзаар л да. Тор байх шил байх хоёрын ялгаа юу вэ? Ялгаа их ер нь шилтэй байсан дээр л дээ ямар ч үед. Одоо хурдтай явлаа. За шавар бартаар орлоо гэхэд шууд энэ онгохоо орч шууд шавар ороод ирдэг байхгүй. Тэгээд үзэгдэх орчин. Тэгээд ер нь Тэгээ уул надад бол тэгж харагдаад байгаа. Шолуун давхихаар нөгөө салхи. За бороо орчвол тэгээ шууд норно. Холын замын тэмцээнд хэцүүлдэ. Ойрын замын тэмцээнд бол зүгээр. Тийм үү.
Одоо зэрлэг гээд манай хамгийн холын замын тэмцээн 90 км тойрог бартаагаар оролцдог тэмцээн гэдэг. Одоо 8 сарын 5 6-нд болох. Тэр тэмцээн дээр бол ер нь салхины жилгүй явахд бол хэцүү л дээ. Өдөр шөнийн гараа гэж 2 гараа гарна. Тэгээ хол явна. Замд бороо орно. Тэгэл ер нь зутран штэ шилгүй бол. За гаргасан амжилт юу вэ? 18 оноос 17 оноос хойш явж байгаа гэсэн тий оролцож байгаа гэсэн. 2016 оноос хойш. 16 оноос хойш. За одоо 16 оноос хойш уралдаад спортын мастер цолтой. Оо за 2020 онд 21 онд юм байна. Спортын мастер цол авчихсан. Тэгээ танахны нэг мофихны нэг ёолкон дээр шинэ жилээр баахан мастер зарлаад байсан. Оо тэгэхэд манай телевизийн очиж танаа тэр ёолкийг битсэн шүү дээ. Тий. Тэгсэн тий. Гарч ирсэн. Тэгэхэд нэг баахан тэгэхэд би танихгүй юм чинь ямар ч байсан зөндөө олон мастер төрж ин даа гэдэг хэлсэн. Тэр үеийн мастер уу тий. За бол анх мастер цол өгч эхэлсэн тий. Манай болохоор 2 дугаар жолооч гэж одоо бид нар ярьдаг. Туслах жолоочоо амар төвшин. Тий. Штүрмэн гэдэг шиг байна. Штүрмэн гэдэг тий. Ер нь бол тэгээд юм жолооч 1-р жолооч, штүрмэн бол 2-р жолооч гэж. Тиймэрхүү нэршилтэй болж байгаа. Тэгээд штүрмэн гэж ярьдаг. Одоо бол 1-р жолооч 2-р. Нисэгч шиг тий. Нисэгч нар чинь 1-р 2-р. Янз бүрийн эрүүл мэндийн шаардлага гарвал хоёулаа солигдож болдог байхгүй бас. Тэгэхээр бол бэртүүл тий. Тэгэхээр бол штүрмэн бас энэ үед тий. Жолооч байх чадвартай байх хэрэгтэй байна тий. Ер нь хоёулаа л машин тэргээ мэддэг жолоод бүхэн мэддэг л байх шаардлагатай. Жолооны үнэлэхний үед тусдаа тийм ангил юм байхгүй тий мэдээж бол. Ангил байхгүй. Би зүгээр л жолооныхоо тий Монгол улсын үнэлэхэрэл жолоод нь л доо. Энд чинь юу вэ лөө? Улсын дугаар байлуу байгаагүй лөө? Энэ манай нөгөө холбооноос улсын дугаар үзлэгт оруулна. Техникийн үзлэг гэж. Ер нь бол улсын дугаартай байх хэрэгтэй юу? Улсын дугааргүй. Заавал улсын дугаартай байх шаардлагагүй. Бид нэр тэмцээний үед хөдөлгөөнд орохгүй тий. Хөдөлгөөнд оролцохгүй. Тэмцээний үед тэмцээн болох газараа уралдаал тэгээ шаардлагатай бол ачаа тээвэрлэл аваад л та. За тэгвэл амжилт хүсье. Юм баярлалаа тий. За миний ард нэг машин харагдаж байна. Хэдүүлээ энэ машинтай очиж танилцъя. Энэ сайн байцгаана залуучууд. Сайн байна уу? За бэлтгэл хийж гинөө. За тий. За төөгийн 81 гэсэн дугаартай юм уу? Тий. Тэгэхээр манай үзэгчид бол бараг өөрөө чинь төөгийгээд ойлгочлоо зүг үү? Тий. За манай үзэгчид гэхдээ өөрийгөө бас аль биесээр танилцуулаач. Наа Максимын Төмөрбаатар гэдэг 81 дугаартай оролцдог юм тамирчин байна. Тэгэхээр энэ 81 гэдгийг бүр холбооноос өмчлүүлсэн гэсэн юм уу? Холбооноос авсан дугаар. Мофос уу? Мофос тий. Жил болгон дугаарын хураамж дугаараа сэргээдэг байхгүй. За. Нэг жил эзэмших хэрэгтэй. Тэгээд дахиад аль ч тэмцээнд орсон энэгээр л орно гэсэн үг. Тий 81-ээр л орно. Одоо тэгэхээр өнөөдөр энд бол эдний бэлтгэсэн тусгай дугаар авах шаардлагагүй юм байна. Ягаад гэвэл Монголын Бартаац замын спортын холбоонд бүртгэлтэй байхгүй. Бид тэр чихтэй 81 гэдэг дугаарыг эзэмшдэг. Ерөөсөө надаас өөр 81 гэсэн дугаар эзэмшлэг хүн байхгүй. За хэдийнээс эхлэв энэ автоспорттой хэдийнээс эхлээд холбогдож байна? Би 16 оноос хойш ерөнхийдөө орсон дөө. Гэхдээ мэрэгжлийн ангилалд бол 16 оноос хойш орог. Мэрэгжлийн ангилалд ороод жил гарсан л болж байна. Яагаад ер нь ийшээ орчих вэ? Багын бас хүсэл мөрөдөл байв уу? Эсвэл хэн нэгэн ороод туу? Гэхдээ одоо тэг өөрөө нөгөө нэг автосрын газартай тэгээд машин засдаг ийм тийм ажилтай л болохоор тэгээд яалтчгүй л тэгээд өөрөө уралдах сонирхолтой. Уралдаж байгаа хүмүүсийг харангуут би ер нь яагаад болтгоо гэж хэлсэн. Энэ юу юм уу? Тэр капотны түгжээ юм уу? Энэ нөгөө олсны дотор висээ олсон. Олсон. Ингэж. Энэ хоёр олс. Гигл фин. Энэ юу юм уу? Урталтай 2 винчтэй юм уу? Тий. Энэ гигл фин гэж цахилгаан винлээ бодох хоёр мотортой.
За. Энэ леботикных. Энэ болохоор хойно хоропны эргэлтээс гарсан шууд механик леботиктэй. Одоо энэ ингээд яарч явахад аль нь гэдгийг нь яаж шууд ялгагдана. Угаасаа нэг нь энэ уруулнаас гарсан, нэг нь доороос ороод ирсэн байна. Дээр доороос хоёроос орж байгаа. Тийм байх. Тий, шууд ялгагдана ер нь. За. Тэгэхээр яагаад урдаа юм хоёр байгаа юм? Угаасаа бид нар ч урагшаал татна үхээс нэг хойшоод айхтар тэгээд татаад байхгүй шүү дээ. Одоо нэг нь эвдэрлэхэд нэг нь запас гэсэн үг. Тий, запас цахилгаан ерөнхийдөө машин онхолд нь янз янзын асуудлууд байна шүү дээ. Унтруу нь тэгсэн үе цахилгаанаараа татаа гарчна. Юугаараа бол механик нь болохоор заавал мотор асаалттай байж ажилладаг леботик болохоор. За. Энэ бол унтраастай байсан ч гэсэн аккумулятораараа ажиллаж байна гэсэн үг байхгүй. Тийм байна. Тий. За, машин юм чинь хэдүүлээ үзэгчдээ хоёулаа машины чинь хөдөлгөөрөөс нэглээ танилцуулъя тийм үү? Ямар маркийн ямар хүчин чадалтай хөдөлгөөр байна? Минийх 1.5 GZ гэдэг 3000 cc мотортой турботой. Тий. Тийм мотортой байна. За. Энэ хизээ анх одоо огсорсон машин бай. Огсорсон гэж ярьдаг юм уу танаас одоо юу? 2022 оны 2 сараас эхэлж хийсэн Бори гэдэг манай найз энэ карказыг хийж гисэн. Ерөнхийдөө бүх тооцоо моцог энэ бүгдийг гаргаж өгсөн. За. Тэгэл Бори дээрээс карказа ерөнхийдөө яг хэлбэрийг нь олуулаад тэгэл аваад өөрөө гаражтай хийгээд дуусгасан та. За, энэ урд нь ямар тэмцээнд оров? За, ер нь өнгөрсөн жилийн бүх тэмцээнд орсон шүү. Өнгөрсөн жилийн бүх тэмцээнд орсон. Алгасаагүй. Тэгэхээр нөгөө шонхор, Мацаала, Зэрлэг, Скорпион, Эрдэнэт M1-ийн дорнотын тэмцээнийг л алгасан юм байна. Нодлон жилийн тэмцээнээс бусдын бүгдэнд нь орсон. За, хэр амжилттай уралдав? Би түрүү жилийн ерөнхийдөө нөгөө миний машин жигдрээгүй байсан болоод түрүү жилийн тэмцээн уралдаануудаас энэ гачууртын түрүү жилийн анхны тэмцээн дээрээс хүрэл медаль авсан. Дээрээс тий тэгээд сая энэ жил Скорпион дээрээс бас хүрэл авсан. За. Одоо мэдээж тэгээ энэ хүний дотор эмээлтэй азартмаар байгаа. Медалийн өнгө бол бас өөрчлөлтөөр л байна. Бас нэг бодсон юм байна. Өнгөрсөн жилээс хойш одоо юу гэдэг машиндаа нэг за энэ нэг жаахан тийм байна гэдэг нэг жаахан сайжруулалт хийсэн тиймэрхүү юм байгаа юу? За ер нь нэг дандаа л мотор дээр л ажилладаг дөө. Ер нь л мотор дээр ажиллана гэхэлэр яадаг юм? Мотор ч бол угаасаа үйлдвэрийн мотор байгаа шүү дээ. Гэхдээ тэгээд энэ 1 GZ гэдэг мотор ер нь хизээч ийм тоног нь тулна гэж байдгүй мотор юм билээ. Ингээл хүн хийгээл идэг ерөөсөө. Ахаал нэмэл тоног нь ингээ сайжраад яваад идэв. За тоног гэхэлэр жишээлбэл юу хийх юм? Моторонд одоо жишээлбэл. За тэгэл Porsche шатуун гэл ер нь л тэгэл тэднийг солино гэсэн үг юм. Тэднийг солино, Америкаас захиална, авна гэл тэгэл турбоны сет байна, нудраг байна, ахаал компьютер гэж ахаал Америкаас өөр компьютерийн ингэн тэгнэ гэл ингээл ер нь айхтар их тоногтой юм байлээ. Би анх бол манай найз л надад санал болгоод тавьчихсан. Би бол V8 мотор тавих гэж байгаа. Тэгээд нэг GZ-гээ мотор тавьсан. Өөрөөр тоглож байгаа чинь моторын хүчийг өсгөж байна гэсэн үг. Тий. Моторын хүч өсгөөд ирэхийн алдад нөгөө хурдны хайрцаг бас өөрчлөгдөн тий. Тий. Би одоо 1.5 GZ болгоод R154 гэдэг хороп тавьсан. Дрифтийн машины ер нь хороптой мотортой ер нь яг тийм л. Тэр харьцааны тооцоог хэн хийдгээ? Харьцааны тооцоог болохоор зэрэг угаасаа дрифтийн тэмцээн дээр R154 гэдэг коропыг 1 GZ гэдэг моторн дээр ер нь голцоо тавьдаг, үйлдвэрээсээ гардаг. За. Тий, тэрэн дээр бүхсийг нь болохоор зэрэг 4-1-тэй 4-3-тай гэж тавьдаг байхгүй юу. Тэгээ бид нар ч болохоор 2 дугуй 4 дугуй гэдэг ялгаатай байдаг болохоор зэрэг бас нэг тооцоо нь гарна. Зөв. За. За ишигээ ирэхлээр дугуй харагдаж байна. Тэгээ энэ дугуй хаанхан ямар дугуй байна? CST Tire гэдэг Dragon Club гэдэг ийм дугуй. За. Тэгээ энэ сая би хөвчин хүчтэнгээ тэмцээн дээр авсан. Нэг тэмцээнд л орсон дугуй. Сая шинээр наваад. Энэ арай илүү зүтгэлттэй, арай илүү зөөлхөн тим санагдсан. Maxis гэдэг урдныхаа дугуйгод бол миний хувьд тий. Дугуйг ерөнхийдөө жолооч нар яг тэр саяны хэлдэг үзүүлэлтүүдийг харж сонгоод байна уу? Ерөнхийдөө тийм. Тэгээд энэ нөгөө нэг 38 ахсаас арай жоохон өндөр гэдгээрээ тэнхлэгээ жоохон өргөчдөг болохоор зэрэг ерөнхийдөө арай илүү юм бэл. Бартаанд бас арай илүү болоод. Энэ дугуйнуудын хээ бас тодорхой хэмжээнд бас нөлөөлөндөө зүтгэх хэдүүл. Тийм нөлөөлнө. Тэгээд бидний чи үйлдвэрээсээ гарсан юм хийтэй болохоор би чинь дугуйндаа дуртай л байгаа. Надад бол их таалагдсан. Тэгээд
Өөр хүмүүс бол хээлэн мэлэн л гэж яриад их юм байл шүү дээ. Хийг нь янзлан. Хээлн гэхэлэр дахиад яах юм уу? Зураас мураас нэмэх юм уу? Зүсэн таллаж авах ч гэдэм одоо ингээд энэ талынх нь энэ хэсгийг ингэж аваад энтэй адилхан болгоно ч гэдэм үү. Тэгээд тийм асуудлууд их л байдаг юм шиг байлээ. Зүссэн юм уу? Үгүй наа чи үйлдвэрээс. Яг үйлдвэрээс байгаа юм Яг уу? үйлдвэрээс байгаа тий. За амаржи бол маш чухал байх тийм ээ. Амарцаатар SDR гэдэг. SDR-ийн 12 14 инчи амарцаатар байгаа. Bump stop нь бас адилхан. Энэ уртлынх нь энэ bump stop гэдэг нөө цохилтоос хамгаалсан. Ийм нэмэлт юм уу тий хамалтаас хамгаалсан юм. Зүгээр жирийн машин бол зүгээр л амаржинтэй тий. Зүгээр амаржинтэй bump stop нь гэдэг нөгөө амаржин дотор нэг юм пүрш үүдэж нь зөөлсөн ирзэн байдаг шүү дээ. Тэр л байхгүй. Энийг гэсэндээ энэ болохоор за яг нөгөө үсэрч хараадаг болохоор даацаа авдаг болохоор хин юм bump stopтай. Тусад нь ингээд хийчих юм уу тий. Тэгэхээр бүх машинууд юм байгаа юу? Ерөнхийдөө бүгд. Нэм байх ёстой шаардлагатай. Тий. За одоо тэгээд тийшээгээ яваад энэ юу анц байна тий. Юу яах үед бол одоо бол нөгөө машинаар ингээд гац тавьчаад машинаасаа татаад байгаа тий. Зэрлэгт бол одоо үндсэндээ энэ бол байнгын хэрэглээ. Зэрлэгт энэс илүү нөгөө том нь бас бүр чухал л да. Нөгөө том анц нь. За. Тэр нь бол бүр илүү. Өнөөдрийн тэмцээнд бол хэрэглэгдэхгүй бах те дандаа машинаар гац хийцсэн юм шиг л шүү дээ. Тэгтэл бас хэцүү шүү дээ. Бид нар чинь уун онхолтон гэх юм бол наатахаар чинь газар зоож байгаа бол нөгөө цахилгааны ботгороо татаж босгоно. Би бол ялангуяа айгүй их ундаг тамирчин байгаа. Бас ундаг гэхэлэр чи бол амар зөрөгтэй юм биш үү? Хамаагүй дайрч ордог. Бас тэрнээс бол хүн бол хаширлаад унахгүй те. Бас нэг туршлага л дутаад байгаа юм л да нэгсэн та шинэ залуу тамирчин болохоор. Зөв. За ингээд тойроод юу байна? За энэ араач ярих юм юу авах вэ? Өгсөл яадгийн мэдээж хорофтойгоо харьцах ингээд коморо байдгүй. Тий. Урд хойд дэр дүүтер минийх 61 патрол 61 бүхстэй. Тэгэхээр бол мэдээж бол одоо мотор хороп бүхс 3 бол яг нөгөө хоорондоо харьцах учраас тооцооны үндсэн дээр сонгож байгаа тий. Тооцооны үндсэн дээрээ сонгож байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг одоо бас нөгөө нэг харьцангуй бас амар болчлоо л доо. Интернетээс тэрийг харж агаад хацар зүрх хараагаа захиалж болоод бас. За. Тэгэхээр зэрэг яаж өөрчилж болж юм бас. Тий. Манай дийлийнх тамирчид бол одоо ихэнх нь хацар зүрхээ өөрчилсөн 557 ч юм уу 529 ч юм уу 589 гэдэг одоо сүүл гарсан юм evolution гэдэг ийм хацар зүрх хараа айгүй их тавьдаг болчлоо л доо. Манайхнаас бас. За. Ардталтаа винч байсан уу? Ардталтаа яг энэ хайрцгэлцэн байгаа. Яг энэний доор винч нь байгаа. Энд банк нь байгаа. Энэ банк нь энэ дээрээс харагдаж байна. Одоо өнөөдрийн тэмцээнд бол нэг аршаа бол яахгүй гэж үзэж байгаа те. Ер нь запас дугуйч авчирсангүй. Гайгүй байх гэж байна. Гайгүй байх гэдэг. За хоёлаа кабиныг нэг хардаг. Юунд Улно миний сонирхол сууж үзье гэсэн чинь төрүүчийн жолооч бол бид нарт бас нэг тийм юу байдаг юм а тэмцээний өмнө хүн суулгадаг гэсэн. Тэгэхээр тий ерөнхийдөө бол тийм байдаг. Тэгэхээр ахна тэгж зовоохгүй. Чи цаатлаар нь орой тэр тэгэж хоёлаа гадна талаас нь тэгвэл үзэгчдээ ер нь харуулчих. За энэгээр ямар. За энэгээр одоо тог салгагч байна. Зайшгүй байх ёстой. За тэгж ярьж байна. Тог салгагч байна. Энд 2 аккумулятор байна. 2 байдаг нэ. Минийх нөгөө нэг одоо энэ Gigelfin гэдэг энэ 60% хурцсан ийм винч байгаа. Цахилгаан винч 2 моторт аягүй хурдан татдаг. Тэгээ энийг ажилуулахын тулд нэг аккумулятор арай муураад байдгийн. Тэгээ Optima гэдэг нь хуурай зэнэгтэй аккумулятор 2-ыг тавьсан байна. За тийм байна. За өөр юу вэ нэр? За тэгэл нөгөө л нэг дрифтийн тоногийн юмнууд гэх юм одоо агаар холимгоо тааруулдаг юм гауж байна. Ийм бензин хэрэг орж ийн агаар нь хэр байна. Porsche сурах магадлал хэр вэ гэл ингээд бүгдийг тохируулж харж идэг ийм гауж ин байна. Тэгээ яа гэсэн үг юм? Хийгээ нэмнэ гэсэн үг юм уу? Үгүй энэ болохоор зэрэг нөгөө моторнд гарах доголдол эрсдлийг л хардаг байхгүй нэг гэсэн. Агаар бензин хоёр тохирж ийн үү тохирохгүй байна уу гэдгийг л хардаг. Тэгээ дээрэс нь энэ болохоор зэрэг ампер байна. Энэ усны датчик байна. Энэ масл байна. Тэгээ тэр нь гауж энэ болохоор зэрэг моторын гауж. Моторын эргэлтийнх. Энэ буст. Энэ турбо болохоор бустных байна. Тэгээл унтраалгнууд байна да. За. Энэ
хотын хөдөлгөөнд ордог болоод энэ Үгүй наа чи нөгөө өрүүлээ дээшлэлт доошлуулдаг. Энэ нь үү? Энэ нь бол юу? Наа чи удирдлага либотикны хурд либот цахилгаан либотик ажиллаж байна шууд. За. Би ч одоо нэг дохио өгдөг юм байна. Нөгөө жирийн машин шиг л бодоод байгаа шүү дээ. Энэ юуны эслэг байна? Наа чи араа байна. За энэ PTO хойд нөгөө цахилгаан юу либотик байна. Энэ үү? Механик либотик тий. Энэ болохоор хүндрүүлэгч байна. За. За энэ агаар шүүгчний дотроо очсон юм байна те. Дотроо фильтртэй шууд гадагшаа гаргацсан хойшоо. Давхар фильтр хийж яагаад гаргацсан. За галын хор бол мэдээж байнга байдаг. Галын хор би ч одоо олон гал гарсан хөндөө бас. Нөгөө турбанаас болоод яндан улаасаа тэрэн дээр жоохон маасл тусгатал шууд гал гарчдаг. Тэгэхээр зэрэг 3-аас 4 галын хор байнга явж байгаа. Одоо энэ суудлын арт 2 галын хор байж байгаа юм. Та нарын хувцсанд бас стандарт байна уу юу? Одоо юу гэдэг юм бас нэг гал ерөнхийдөө нөгөө нэг гал дэмжихгүй комбинезонууд аягүй хөмсөх ёстой. Тий. Бид нар бас тэрийгээ бас дэмжиж тим комбинезон өмсдөг. Бага. За чи түрүү нэг яран дотор би нэг хэд хэд өнгөрөөд авсан гэдээсэн тий. Тэгэхээр энэ юу бол ямар ч байсан бол яаж өнгөрсөн бол доторхоо хүмүүсээ бол хамгаална. Энэ болохоор стандартын дагуу кабинуудын тулаас багна. Эдгээр нь яг стандартын дагуу болохоор зэрэг эрсдэл маш бага. Тэгээд нөө стандартын дагуу 4 зэгийн суудлын бүстэй суудлаасаа салахгүй хөдлөхгүй гэсэн үг байхгүй юу? Нэгсэндээ тийм болохоор ямар ч тийм харайж буусан тийм юм дээр савлгаан дээр ер нь ингээл толгойч баг нэг хөдөлтөө шүү. Касктэй гаргадаг тийм. Каск нь хаанхын ямар каск байдгийг? Би бол хөнгөнөө бодоод нэг каск нь 350 мянга ч үлээ нэг тийм үнэтэй нэг каск. Ийм чихтэй ийм каск авсан. Яг нөгөө ирүүтэй ийм каск өмсөх гэхэлэр зэрэг бас хэцүү юм билээ. Ингэж хөдөлгөөн хязгаарлаад. Тий, хөдөлгөөн хязгаарлагдаад байт юм л. Тэгэхээр зэрэг ямар ч гэсэн ийм чихтэйгээр угаасаа ихэнх дийлэнх тамирчид нь тийм чихтэй касктай. Тэгээд тэрүүгээрээ дагнцсан. Энэ хаалганы одоо наад чинь бас нэг улаан тар байна тийм. Энэ талд нэг улаан. Энэ юуны зорилт хамгаалт юм? Энэ ерөнхийдөө нөгөө нэг кабинаас нэг айхтар тийм юм унаад одоо нөгөө шавар чулуу амар их үсэрдэг болохоор тэрнээс бас нэг тодорхой хэмжээгээр хамгаалсан. Энэ нөгөө дугуйнууд илүү гарсан хийтэй болохоор юмд ороод зүтгэхлээр бүх шавар цухагаа аваа цацдаг гадагшаага. Тэгээ хаалгагүй бол бүр кабин руу амар орж ирдэг. Тий. Зөв. За тэгээд Scorpionos хүрэл авсан. Өнгөрсөн жилийн Гачерт цомоос хүрэл авсан тий. За үзэгчтэй бүгдээрээ Төмөрбаатартай медалийнхаа өнгийг өөрчлөөрэй, ахиулаарай гэж ерөөлөргий. Амжилт хүсье. За баярлалаа. За нэвтрүүлэг үргэлжилж байна үзэгчтэй. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За дараагийнхаа машин дээр ирээд байна. За
Сайхан тусч гинөө. Сайхан та сайхан. Сайхан. За манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Би 29 дугаартай Аз заяа. Аз заяа. Энэ дээрээ бичээтэй байдаг үл үгүй. Тэр машины дугаар нэр нь энэ дээр байгаа. Аз заяа. Тийм байна. За 29 дугаартай аз заяа. Энэ 29 дугаарыг бол Мопос гэсэн. Мопос гэсэн дугаар. За хэдэн жил оролдож байна? Би одоо нэг яг 2 жил болох гэж. За. Яагаад ийм баялаар юмроо орчоо? Амар шавар шавхаа өсчүүлсэн одоо зүгээр л гэртээ сууж байгаа хоорондоо та. Хин уруу татав? Өөрөө сонирх уу? Ер нь өөрөө сонирхол тэгэл манайхнаас чинь манай ах мах уралддаг тэгэл. Хин бэ? Үзэж явж байгаа л. Далаахыг ах тагж явж байгаа л тэгэл орцсон доо. Тэгэл орцсон. За энэ хизээ огсорсон машин бэ? Энэ одоо яг машин нь бол анх 17 онд бараг 18 онд огсорсон юм шиг. Тэгээ 20 онд нэг шинжилт хийгээд бүтэн ахиж задлаад бүх юмнуудыг ахиж сайжруулаад тэгээд 20 оноос хойш л уралдаж байна да. Яг корона таарчаад 2-3 жил уралдахгүй байж байгаа л тэгэл. За энэ юу нь одоо өмнөх тэмцээнүүдийн тийм Оросын RFC-д орж исэн. За тэгэл дорн дэм нэг Эрдэнтийнхад тийм Монголын RFC байна. Ер нь тэгэл машина боссноос хойш ер нь тэмцээн болгоны алгасахгүй л барь өрсөн дөө. За тэгэхээр үзэгчид бол сонирхож байгаа баг. Тий. Хэр амжилттай оролдож байгаа гэдэг. Үгүй нэг одоо нэг 5-6 медаль үйдэг шүү дээ. За болж штэ 2 жил дотор уу? Тий. Түүцсэн биш дээ чичээ. Дид мастер авцсан. Одоо баг нэг ганц 2 урчил мастер авчих гээд. За баг ер нь нэлээд төгссөн байгаа нөө. Чи төрцсөн тамирч юм биш үү? 2 жилийн дотор 2 дахь жилийн дотор дид мастер эдэр хийгээд. Энэ жил чинь 4 тэмцээнд ороод 4 тэмцээнээс ч 2 хүрэл 1 мөнгө. 3-аас нь медаль авсан. За. Ямар тэмцээн? Өгүүл шонхорт 3-т орж хүрэл аваад. За. Тэгээ скрбон дээр чинь 2-т орж мөнгө аваад. Тэгээ мазалаа дээр машин жоогоос хатаад орж өгдөг өвчин өрчтөн дээрээс мөнгө авсан. За. Өвчин өчтөн чинь сая хавар боллоо. Тэрэн дээрээс үү араагийн. Одоо бол аваргал болоогүй байгаа юм байна шүү дээ, тий. Надад нэг мазалаг нэг аврагсан. Тийм үү? Тий. За. Мэдээж бол дараахан медаль зэдалж хирж ирнэ гэж бол байхгүй бах тий. Гэртээ бол байгаа. За. Өнгөрсөн жилийн энэ гачирт цомд орсон уу? Өнгөрсөн жилд бас машин жоох юу яагаад тэгээд бэлдсэн. За. Энэ жил бол мэдээж бол нөгөө ногт ганцгалж ирлээ гэхчээр бол ногттой ирсэн үсттэй. За. За үзэгчдэд хоёулаа машина тавьчихсан танилцуулчих. Хөдөлгүүр ямар хөдөлгүүр байгаа вэ? Хөдөлгүүр S500. За. Хоропн автомат хороптой 500 гоо тэрэн дээр 80 туслах залгацсан байгаа. Леботик нь болохоор гигэл би ингээд. Одоо энэ яг л одоо дэлхийд дээр номер 1 явж байгаа. Хамгийн хурдан хамгийн их олс ороо. Цэглэхэн леботик байгаа. Төрөвчийн машин дээр л яг ийм хос байсан. Нэг нь юунаасаа мотороос. Тийм, нэг нь болохоор хойноос гарч байгаа битүү байхгүй юу? Коробноос орж. Энэ болохоор цэглэхэн. 2 леботиктэй. За амарч STR гэдэг. Энэ яг хожаа амарч, тэгтээ сайн амарч юм. Амарч юм бол яадгийн ер нь бол тэмцээн болгон дээр шинжилээд идэх юм уу? Гайгүй явуулаад байгаа асуудал. Би одоо энийг ер нь энэ машин дээр анхал шинээр тавьсан амарч. Тэгээ одоо орддгүй шүү дээ. Яг тэр чигээрээ л явчихдаг. За дугуй хаана хий? CST гэдэг одоо энэ ур зүгийн л дугуй. Яг хаануудын одоо тэрийн сайн мэддэг. За. Тэгэл одоо энэ батарей Optima гэдээ бас тоногийн батарей. Энэ ингээд шавар маар үсрэх юм чинь хамгаалах шаардлагатай хамаагүй юу? Хамаагүй. Энэ бол амарч байсан ингээд явж идэх болно. Ер нь жанамгүй байсан ч одоо 100 км явна гэж анханасаа авсан шүү дээ. Одоо тэгээд төвшөж үзээгүй. Гэтэ энэ аккумулятор уу? Жанамгүй мөртлөө явна гэж юу? Явна. Зингээ аяга удаан болдог байхгүй. За. Энийг зүгээр одоо юуны машин тавьж болох уу? Болно. Тэгвэл ер нь янз шүү дээ. Нэг батарейны асуудал байна тийм. За үзчихээ энэ үл яг зүгээр уулнууд рекламны нэвтрүүлэггүй шүү дээ. Тэгтээ бол зүгээр сони юм сонсогдож байна те. Жанамгүй 100 км явна гэхлээр бол энэ хаана ямар газараас очиж сонирхож болох юм? Наад чинь тэр 19 авцэрээс нэг жаяа гэдэг нэг. За. Тэнд оруулж ирд юм уу те? За. Ер нь онхон бол энийг тавьчихад амар байхгүй юу? Тийм байна. Тий, нэг аваад тавьчихсан муу гүндэд 2-3 авч байхаар нэг аваад. Тийм байна.
А үн бол арай жаахан үнэтэй. Үнэтэй. Сая 300, сая 500 болсон хаа одоо. А үнэтэй юм байна. Тийм байна. За анчсаа зүтсэн байна тийм ээ. Сая зүтсэн байна. За өөр чи энэ гурч яриагүй юм юу? За энэ арын хийсэн юм их ярих. Яа одоо яриа тэгээд одоо ирчих. энэ юу дуурайд байна? Энэ одоо нэг хийнэ компрессор. Одоо энэ ихэнх юм хийгээр ажиллана. Энэний залгаж салгадаг энэ механикийн бодогч нь хий. Тэгэл коробны мост хүртэл хийгээр орж байгаа. Аа за. Хараа зураг гэж шүү дээ. Тий, хараа зураг гэдэг. Одоо энэ машиныг л хийж яхад манай нэг найзууд л өгсөн юм шүү дээ. Одоо тэгээд азаагаараа голцоо юу хараа зургаараа. Хараа зураг надад танихгүй шүү дээ. Хараа зураг. Хараа зураг. Аа. 29 дугаарт хараа зураг гэл. Тий, хараа зураг. За юуны кабины доторхыг нэг гаднаас нь харчих лээ. Дотор тал жоохон царай муутай. Гэтэ оо энэ ямар гоёлын машин юм шүү дээ. Тэгэл яг ерөнхийдөө нэг ажлын юмнууд л бүгд байж идэв тэгэл. За тийм байна. Ер нь гол хэдэн датчгууд л байгаа юм байна. Гол хэдэн юмнууд л хэд. Аа. За энэ суудлах бүс мүсвэл бүгдээрээ стандарт тийм ээ. Стандарт. Аа. За тэгэл энэ суудлын бүсийн холбоо тулаас нь яг стандарт байх хэрэгтэй л тийм. Энд чи яг нөгөө аюулгүй байдал талаасаа. энийг нөгөө тэмцээнээс өмнө нөгөө техник үзлэгээрээ. Техник үзлэгт. Одоо энэ чин техник үзлэгт оронгуудаа ийм пайз өгч байгаа мопосоо. Одоо баг арлын дугаар шиг. Энэ жил болгон энийг өгд юм уу? Үгүй одоо наад чи ингээ 3 жилдээ өчнөд. Энэ машин дээр өөрчлөлт хийхгүй бол ингээ 3 жилдээ шууд техник үзлэгт орохгүй гэсэн. Аа за. А тэгээд хэрв өөрчлөлт хийлээ гэх юм бол мовто мэдэгдэх хэрэгтэй юм байна. Мовто мэдэгдээд юу яа. Дахиад одоо нэг ахиж техник үзлэгээр ороод зөвшөөрлөө тэмцээнд орох нэг зөвшөөрлөө авнаа л гэсэн. За. За тэгвэл тэгээд өнгөрсөн жил жаахан техникийн саатлаас болоод зогссон. Одоо энэ жил бол гачирт цом 23-аас харин хоосонгол гэж бодож байгаа тийм. Оны яаж өнгө зулгаас хат болно та. За. За тэгвэл хар азар 29 гэл хүлээгээд идэ үзэгчтэй. За амжилт үү. За. За. Нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчтэй. За үзэгчдээ дараагийнхаа машиныг танилцуулахад бэлэн боллоо. За юуны өмнө танилцъя. Үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Баасанд орж 59 дугаартай оролцдог. Хар бох. За түрүүчийн машин бол хар азраг байлаа. Одоо бол хар бох байна. Энэ нэрийг хэн өгөө? Яг хөө тэгээд нөгөө хар азраг үеэл үлбит хоёр. Аа за. Тэгээд дэмжиж дагаж явж байгаа л тэгэл адилхан орцол явж байна да. За. Юу яд юм уу? Энэ машинуудад заавалч юу тийм нэр өгөхтэй байдаг юм уу? Энэ бол зүгээр өөрсдөө нарийн маягталтай юм уу? За ер нь тэгэл бэлэгдэл. Аха. За хар бохыг үзэгчдэд товч танилцуулаач. За энэ одоо бэлэн хийцний машин авч одоо будаад ойр зүрийн минь анслал болгосон л доо. За бенз мотортой. Варинглэр Rubicon юмудаа тэнхлэг. За юу юм уу? Баасан дорж одоо энэ Бартасамын автоспорт сонирхоод хэр удаж байгаа юм? Би чи хобби англиас нэхсэн л дээ. А за. Өвлийн шонхор тэмцээнд анхны тэмцээн болсон. Өвлийн шонхор дээр мөнгөн медаль аваад Орсон жилээ юу? Тий. Оо за. Энэ жил ихсэн шүү дээ. Оо ерөөс энэ жилээс эхэлж оролдож байгаа юм уу?
Тэгээ өвлийнхөд ороод хоёрт ороод. Тий. Ямар машинтай ороо? Воронглер марк юм шиг байна. За. Тэгвэл бурхан нөгөө нэг хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэдэг шиг Бартаа цамын бурхан тэнгэр харж үзээд байгаа юм биш үү? Ер нь уралд тэгээд байгаа юм байна те. Ер нь харж үзээд байна гэж. Тэр чинь бас тийм амар ворц биш шүү дээ те. Хатуу. Тэмцээн дээр мөнгөн медаль аваад тэгээд Скрипон дээр очиж алтан медалийг аваад Сонирхшийн ангил дээр үү? Тий. Мацалаа дээр алтан медалийг аваад. Оо за. Тэгэл хоророо ялчгүй шүү дээ. Бараг шахагдаад орцсон. Бас нэг тийм юу байдгүй. Одоо юу гэдэг болцол. Ингэсэн бол хороор орох хэрэгтэй. Яхаа зүгээр одоо өөрийгөө хүчээ сорьё гэдэг. Одоо хороор ороо болноо л гэдэг. За. За тэгэхээр мэрэгжлийн ангиллаар бол одоо энэ анхны тэмцээн үгүй юу? Юун дээр хөвчин өчтөн дээр орсон. За. Гэхдээ техникийн сатлаар ажиллаж явждаг. За. Одоо ингээд Одоо тэгэхээр бол тэр техникийн асуудлыг бол шийдчихсэн. тий. Одоо л За. За үзэгчтэй хар бух баасан дорж байгаа дэмжээрээ. За тэгээд про руу орж ирсэн хоёр дахь тэмцээн юм байна те. Ер нь бол мэдээж бол наадамд бол ногт хандгалал ирдэг гэсэн штэ бөгчүүд бол те. Тэгэхээр бол юм байгаа л багтай дотор бол тэгээд болно гэж бодож байна. За техник садчихгүй бол те. За тэгвэл зүтгээрээ төрцөн тамирчин байна. Энэ жил оронгуудаа 3 медаль авцсан байна шүү дээ үндсэндээ бол те. 3 медаль. Тийм байна. За үзэгчтэй хар бухыгаа дэмжээрэй. За та бүхнийг нэг бүсгүйтэй олзуулах гэж байна. За энэ бүсгүй маань бол тамирчин биш. Гэхдээ тамирчны лихнэр манай 81 дугаартай Төмөр Баатрын гэр бүлийн хүн тийм ээ. За мэд өөрийгөө үзэгчдэд танилцуулаач. Намайг Ханцуран гэдэг. 81 дугаартай Төмөр Баатрын эхнэр байна. За. За эмэгтэй хүн бол мэдээж бол техник бол нэг айхтар сонирх нь бол бага бах тийм. Тэгэхээр зүгээр одоо өнөөдрийн хувьд бол нөхрөө дэмжих гээд ирв үү эсвэл зүгээр сайхан амрыг гээд ороод ирв үү? Ер нь бол тэмцээн болгон дээр би ч нөхөртөө хамт явдаг. Тэгээ ер нь бол уралдаан тэмцээнд дэмжээд хамт явж идэг. Дээлийнхэн захыг тэгнэ. Юу гэж залбирах вэ? Осол аваар багтаа байгаасаа гэх юм уу төрүүлчээсэ гэдэг юм уу? Гэдэг аль альны хэлэх. Аль альны хэлэх юм уу? Тэр мө дээлийн захвал юм үлддэггүй юм байна л да. Тийм олон юм байдаг. За. Хазар бол харьцангуй бол гайгүй байгаа тийм ээ. Гайгүй тийм. За. Одоо нөгөө ер нь бол уралдаан тэмцээнд ороод ирэхээр арай жоохон туршлага суугаад арай нөө санаа зовоох нь арай баг болоод ирж байгаа ер нь бол тий. За. Зүгээр үзэгчд бол юу яах вэ хэл та зүгээр яахан хашим асуух гэдэг юм л да. Энд чинь мэдээж баггүй мөнгөөр босч байгаа тий. Хэрвээ ийм машин тоноглоогүй бол өрхийн төсөвдөл бас овоо хэдэн цаас үлдэх ёстой тий. Ер нь бол тийм. Эдгээр нь бас үнэтэй шүү дээ тий. Тэгээ яадгүй дэмжидэггүй ер нь жахаа ингээл таталцъя гэж гаргадаг. Агуу ер нь аль дэмждэг. Тэгэл яг хэрэгтэй юм аа. Миний хараа аваавал хөө. Тэгээ өөрийнх нь чинь одоо ер нь бол хүсэл мөрөөдөл нь. Тэгээ дээрэс нь өөрийнхөө сонирхлоор явж байгаа. Тэгээ дээр хоёрдугаар тэгэхээр ер нь бол аюулгүй байдлаа бүрэн гүйцэд хангах учраас тэр санхүүгийн тал дээр ч гэх юм уу би бол ер нь бол амар нээлттэй байдаг. Тий. За. Сая бол үзэгчтэй зүгээр нарийн байлаа тийм ээ. Мэдээж бол зүгээр ингээ анзаарч байхад яг ийм гоё хоббитэй залуучуудын ард бол айгүй бас гоё эмэгтэйчүүд байдгийм гэж би харлаа. Тэд нар нь бүх зүйлээр тусалд дэмжиж тийм ээ амжилт гаргадаг. Тий. За. Тэгвэл хоёулаа 81 дугаартай Төмөр Баатартай тэмцээнд амжилт хүсье тийм ээ. Тий. Мэдээж өнөөдрийн тэмцээн
осол юм гаргахгүй тийм ээ шудраг сайхан өрсөлдөөн болоосаа гэж бодож байна. Тэгээ нийт тамирчидаа тэмцээнд бүгдэнд нь амжилт хүсье гэж хэлье. За энэ бол бүх гэр бүлүүдийг төлөөлөд хэлж байгаа үг шүү. Тий. За баярлалаа. Баярлалаа. За нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчтэй дараагийнхаа машиныг танилцуулах гэж байна. Дугаар бол их өөрмөц харагдлаа. Алсаас тийм ээ 99 гээд. Энэ 99 гэдэг дугаарыг өөрөө сонгодог юм уу? Мофос яг өөрөө сонгож авсан. 2016 онд авчихсан. За одоо нөгөө машины зүгээр улсын дугаарыг чинь ингээд бас тэд дээр аавн гэж ингэдэг шиг бас тийм бэлгэдлийн дугаарыг бас тийм байхгүй. Тийм байхгүй. За тэгэхээр бол нэлээ эрт уралдаж эхэлсэн тамирч 16 оноос хойш. За яагаад анх ингээд уралдаад эхэлчихв? Хүн уруу татуу өөрөө ер нь л орё гэдээ орчих. За ер нь манай цогоо гэдэг найз үү. Тэр л анх энэ спорт. Нөгөө юуны бензин цогоо хэлж байна уу? За. Зөв. За хоёулаа үзэгчтэй машина нэг тавьчихсан хэлцүүлж байгаа. Мотороос нь эхлэх үү? За мотор BM113 гэдэг мотор байгаа. Бензин 5000. Тэгээ хорооп нь автомат хорооптой. Патрол байжаар тэнглэхтэй. Хорооп нь автомат гэсэн үү? Автомат. За сая нэлээд олон машин танилцуулаад дандаа механик байсан л да. Тэгэхээр яагаад автоматыг сонгов? Гэхдээ юу нэ би анх механикаар хийжсэн. Тэгэл механиктэй жоох асуудал үүсэх нь автомат тавьчихлаа хөөе. Гэтэл нөгөө хурд хүчин нөлөөлөх үү? Жохон муудна. Аль нь муудах үү? Тэгээ яг үргэлжсэн урт бартад бол автомат механикс арай илүү юмсан. Эвдрэл багтаа гэж үзэж байна. Тэгээд бас бензинхоо тий. Бензин. Цагаан уруу татсан учраас тэгээд бензээр дагнцсан байж тээгүй. Би ч юу бензин төлөв би анхнаас бензин л тавьчихсан. За. За винч урдаа энэ X спорт гэдэг энэ винч Монголын зардаг захлаан винч байна. Хойно механик винч байгаа. Аха. За. Тэгээд CST таяр 39 хастай дугуй сая тавьж гисэн байгаа. Аха. За, амарчин Ори гэдэг Америкийн Ори гэдэг брэнд амарч байгаа. Энэ ер нь хизээ угсарсан машин бэ? Энэ одоо яг 2 жилд орж байна. За. Хичнээн тэмцээнд оров. Одоо энэ дээр орсон тэмцээнүүдийн юунууд байна те? Тийм нэг 20 тэмцээнд орсон баха. За. Одоо 20 тэмцээнд орсон хүнээс амжилт асуухгүй байж одоо үнэхээр болохгүй нэ. 20-од медальтай. За орсон болгоноос медаль авд юм. 6-7 төрөө байгаа бах. 3-4 мөнгө байгаа бах. За зэрлэгийн төрөө байгаа юу? Зэрлэгийн мөнгө медаль. За. Яг хийсэн жилийн анхны тэмцээн. Зэрлэгээс үл төрөө одоохондоо аваагүй байгаа юм байна. Энэ жилийнхэд орох уу? Орноо. За. Өөр нөгөө төрөөнүүд нь хаанхын ямар тэмцээнүүдийн шонхорыг байх гэж байна. Мазала шонхор. Шонхор 2 дугаар Эрдэнэт Дорнд хүчтэй ингээл энэ Монгол зохиолд бүх тэмцээнээс л медаль авсан юм шин та. За. Өнгөрсөн жилийн энэ гачир цомд оролцсон уу? Оролцсон техник задлаас болоод. За. Уул нэг тавьж байгаа тэгээд техник задлаас болоод. За тэгвэл 4-4 орсон. 99 бол энэ жилийн бол үнэхээр хүчтэй өрсөлдөгч манай үзэгчтэй. Бүгдээрээ харах үлдлээ. За, өшөө чи шиг юу байгаа вэ? Энэ танаа штурман алтан тулга уу тий? Штурм алтан тулга. Та хэр удаан хамтарч байна? За одоо 1 жил оролцож байна да. Ер нь штурмны юу бол байх уу? Одоо үүрэг хэр байх вэ? Штурмны үүрэг маш их чухал шүү дээ. Энэ штурм чинь машин тэргээ өөрөө бэлдэн засны янзл надаас илүү тэгэл нойр холбоод үзэж байгаа юм чи штурм. Тэр нэлээд яхан биеийн хүчтэй байх хэрэгтэй шүү гэн. Тэр шавар дотор зүтгэн гэдэг бол те анцж ирээд шүү те бас. Юу нь бол биеийн хүчлээ юм. Тэгээд хоёрдугаар ухаан байна. Энэ танаа хүү юу? Аа манай дүүгийн хөхтөө. Чи уралдах гэж байгаа юм уу? Тийм үү? Чи божготой байна. Тийм бэ. Тэгээ октод бол их баг орцоохгүй дээ. Тийм бэ. Асуугаад байх юм байхгүй байна. Божгог нь харуулад явах бай тээ. За, ийшээгээ эргээд юу байна? За энэ яндан бол том жижиг янз зөөх шиг байна. Энэ арай том харагдаад энэ яндан. Тийм энэ Японоос авчихсан яндан байна. Энэ гүшидлийн том баг бас нөлөөлөх үү? Яг нөө юунд яндангаас гарч байгаа агаарыг хорихгүй л байх хэрэгтэй те. Яг да. Хорихгүй байх хэрэгтэй. Их нарийч болохгүй, их бүдүүч болохгүй яндангаас. За дуу бол амар юм билээ те.
Миний дуу намах уу? Намах нь уу? Энэ дундаа намах. За энэ араар юу вэ? За ингээд нэг арын вэж байна тий. Энэ банк байна. Аха. За. Юуг н хянахын доторхын нэг хараат хоёлаа. Тэмцээнд ороод дуусныхын дараа л сууж үзье да. Тэрнээс би сая суух гэсэн чинь тэмцээнээс өмнө ахаа юу яадаг юм аа. Хүн суулгадаг юм аа гэхлээр нь одоо тэр уламжлалыг нэвдээд яах вэ гэд. За энэ бол ингээд хянахуд байна уу? Тэ энэ одоо Европны үнцэн ирчээх байна. Энэ нөгөө механик винчний ирчээх байна. Энэ туслах короп. Энэ ПТО механик винч хийгээр залгадаг байна. Тэгээ энд урталт нь лок руу тавьчихсан мөн урт хотын Америк бас брэнд тавьсан. За ерөнхийдөө агаар шүүгчүүл дандаа дотор байна те нөгөө бохирдлоос хамгаалсан гараар ингэж гаргацсан. Аа за. За. Энэ каск энэ стандарт байгаа юу? Стандарт байгаа. Ирүүд гарсан байх хэрэгтэй. Энэ тайл чинь хоорондоо юутай юм бэ те ингээд микрофонтой юм байна. Энэ ч юм айгүй чухал байх те. Ер нь баг бүх жолооч дүрмнүүд юм байгаа. Бүгд байгаа те. Энэгүй бол тэр их чимээнд бол ярих юм аа. Энэгүй бол тэр сонсохгүй шүү дээ. Энийг аха. Энэ маш чухал хэд байгаа. Аха. За. За тэгвэл 20 тэмцээнд 20 гаруй тэмцээнд дараад 20 гаруй медаль авцсан хүнд бол одоо өнөөдрийн энэ тэмцээнээс л медаль аваагүй байгаа юм байна. Тэгэхээр дутуугаа дүүргээрэй гэж дүүд ерөө. За үзэгчтэй 90 хэсэгээ бүгдээрээ дэмжин шүү. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.